Зөвшөөрлгүй газарт байршуулсан автомашиныг журмын хашаанд шилжүүлэн байршуулах, тухайн автомашин торгуулийн арга хэмжээ ногдуулах ажлыг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч автомашин ашиглагтай холбоотой бусдын өмч хөрөнгийг эвдэж гэмтэх, зам тээврийн ноцтой оцолд гарах асуудал гарсаар байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 14 орчим автомашин ачилгын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компаниудын хувьд нийтийн эзэмшлийн талбай болон зөвшөөрөгдөөгүй бүсэд тавигдсан автомашинуудыг журмын хашаанд хүргэх үүргийг үлээдэг. Гэвч энэхүү үүргээ биелүүлэх явцдаа тухайн автомашиныг гэмтэх, зам тээврийн осол гаргах тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал он гарсаар нийтдээ ийм төрлийн 12 осол замын цагдаагийн газарт бүртгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 18-ны өдөр иргэний автомашиныг тээвэрлэх явцдаа алдаа гаргаж ихээхэн хэмжээний хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Харин тухайн осолд холбогдсон машин ачилгын компаниас тодруулахад дараах хариултыг өглөө. Манай ажилтнууд гурц харуулагчин дээр бигэлгэн тасгаад тэгээд уруудуулаад алдаад тэгээ хоёр машиныг хоёулынх нь хөрлийн багтуулсан. Виз баярын лавдаг, виз баярын төлбөр үнэлгээгээр сая 700 идгсэн тэрийн төлөвлөсөн байна. Тэгээ RX-ийн нь одоо яг асуумсууд төр хийгээд одоо дуусчих. Тухайн ослон Баянзүрх дүүргийн нутагт эвсгэрт мянган оюутны байр орчимд болжээ. Одоогийн байдлаар хохирлыг бүрэн барагдуулж автомашиныг засварлах ажил дуусах шатандаа явж байгаа гэдгийг автомашин ачилгын компани зүгээс мэдгдлээ. Тухайн бичлэгт гарсан ачуулж буй тээврийн хэрэгслээ нь хуурамч улсын дугаар ашиглан автозамын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд тус зөрчлийг замын цагдаагийн газраас илрүүлж улмаар ажилтны компанид шилжүүлэн ачиж байх үед тус асуудал үүсчээ. Тиймээс автомашин ажиллахтай холбоотой ажлыг хийж гүйцэтгэх аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлага тулгараад байна. Ач зээ үүрлэх байгууллагатай холбоотой зам тээврийн ослын нийтдээ 12 дуудлага мэдээлэл бол бүртгэгдсэн байдаг. Тухайн дуудлага мэдээлэл дээр бол ослыг бол шалгалтын ажиллагаа явуулаад ингээд буруут ажиллагчдаар нь хариуцлага тооцох, замун дээрээс нь аж ахуйн шалтгаан байгууллагад нь гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу мэдээлэл өгөөд тухайн мэдээллийн дагуу урьдчилан сэргийлэх ажил харамжийг зохион байгуулах, хоёрт байгууллагын үйл ажиллагааг зам хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтраад хяналт тавьж замын зөрчлийн тухай хуулиар сар хэмжээ тооцсон тохиолдол байдаг. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлцээс шалгаж байна. Энэ мэт аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөггүйгээс үүдсэн осол гэмтэл гарсан тохиолдолд автомашин ачилгын компани зүгээс хохирлыг бүрэн барагдуулах залттай. Харин иргэд жолооч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөж автозамын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагын зүгээс санууллаа.